За сайн байцгаана уу? Одоо ингээд замын норм шивгэж байгаа хүмүүстэй зориулаад зааварчилгаа үзүүлье. За ингээд эстиматор цэг юм байна. Ташуу зураас ингээд админ гэж үчээд энтер дарахад ингээд энэ сайт руу орж байгаа. За энэ дээр болохоор одоо бүртгэлтэй имэйлээр ирсэн нэвтрэх имэйл хаяг нууц зүгээрээ нэвтэрч орноо админ хэсэг руугаа. За тэгээд энэ замын норм дүрм гэдэг хэсэг рүү ороод за авто замын барилгын жишг норм одоо үндсэн 3 бүлэг байт юм байна. Энийг ингээ оруулсан байгаа. Эндээс одоо энэ дээр жишээ хийж үзүүлье. За 25.01.00 гэдэг энэ төр барилга байгууламжийн төр барилга ба үйлдвэрлэлийн бэлтгэл ажил гэж байгаа. За энэ дээр одоо бүлэг нэмэх гэдэг энэ бүлэгээ нэмж болно. Одоо ажил нэмэх гэдэг ажлаа нэмж болно. За ингээд нормоосоо харъя. За энэ дээр одоо 21-ийн 3 буюу ажилтнуудын зөөрийн сууц байрлуулах гэж байна. Ажил нэмэх гээд 21-ийн 03-ийн 04 ажилтнуудын зөөрийн сууц байрлуулах. Тэгээ хэмжих нэг чинь нэг ширхэг. За ингээд ажлаа оруулчихна. За энэ 03-та дугаарлах юм байна. Нэг засах гээд 03-ын 4-гээд 21-ийн 25-ын 01-ийн юу юм бэ? Буруу дугаарсан байна. 25-ын 01-ийн 03. За 25-ийн 01-ийн 03 гэж авах юм байна. За энэ дээр ингээд найл 03 гэж явна. За энэ дээр өмнөх орснуудыг бас засаад биччихье. За ажилтнуудын зөөврийн сууц барих гэдэг ажлыг орууллаа. Ийшээгээ ороод за ажлын бүрэлдэхүүн ийм хоёр бүрэлдэхүүн байна. Энийг шивэе. Засах гэж ороод ажлын бүрэлдэхүүн дээр хоёр байсан. Ажилтнуудын зөөврийн сууц ачих буулгах байрлуулах. Зөөврийн сууц ачих буулгах байрлуулах. За цахилгааны холболт хийх. За тэгээ 3-4-р зэрэгтэй. За энэ 17-гийн 15-ийн 08. 17-гийн 15-ийн 08. 17-гийн 16-гийн 61. 17-гийн 16-гийн 61. За тэгээд дундад зэрэг нь 3.1, хүн цаг нь 3.5. 3.1, 3.5. Норм хэрэгдэх заавар бол байхгүй байна. За тэгэхээр энийг ингээд хадгалах товчийг дарнаа. За ингээд ерөнхий мэдээлэл боллоо. Одоо хөдөлмөр зарцуулалт руу оръё. Хөдөлмөр зарцуулалт бол энэ хэсгийг бүглэнэ. Осорлогч цахилгаанчин 3-4-р зэрэгтэй засах гэж орлоо. За осорлогч цахилгаанчин 3-4-р зэрэгтэй. За багны нэр болохоор хүн цаг гэж байна. Энэ яг нэг зарим хөдөлмөр зарцуулалт нь өөр учраас ингэж ороод байгаа шүү. Зарим нэг хүн цагууд нь олон төрөлтэй байдаг юм байлээ.
За тайлбар бол байхгүй байна. За ингээд орлоо. За хүн цагаа бичиж оруулъя. 3.0.5 гэж байна. За энэ дээр 3.0.5. Ингээ хадгалах товчийг дарнаа. За ингээд суур ноорн орцсон, хөдөлмөр зарцуулалт нь орцсон. За машин цаг бол зарим дээр 2 янз бичиж байгаа. Энэ дээр бол 1 байна. 25, 16, 10 тонны каран байна. За ингээ засах гэж хагаад 1, 2, 3 каран 25, 16, 10 зүг баха. Тий. За ингээд машин цагаа одоо багнаа нэмж оруулна. Баг нь болохоор машин цаг гэж байна. Баг нь нэмж оруулахгүй бол юм гарч ирэхгүй байгаа. Хадгалах тавч дарлаа. За одоо ингээд баг нь ороод ирж байна. 1.5, 1.55, 1.6. 1.5, 1.55, 1.6. За ингээд машин цаг боллоо. За материалын лавлахаа оруулъя. Материал, модон материал, цахилгаан утас гэж байна. 2 ширхэг байна. Модон материал. За модон материал энд байна. За цахилгаан утас. Цахилгааны утас. За энэ байна. За ингээ багнаа нэмье. Баг нь маань болохоор орц гэж 0.8 20. За ингээд 0.8 20 0.65 0.01-тэй таарч байна. Нэг ч хүнд нь. За ингээд хөдөлмөр зарцуулалт маань ингээд ороод ирлээ. За ингээд иймэрхүү байдлаар ингээд нормуудаа шивэд явнаа.